Гөгөө мэдээний агентлагийн сурвалжлах баг яг одоо Төв аймгийн Баян ангаас өмнө нутагт ирээд байна. Тусгам руу ордог хэсгийн зам 15-ны өдөр орсон хүчтэй Аадар борооны улмаас эвдрээд байгаа юм. 2 хоногийн турш тус замыг хаасан бөгөөд өчигдрөөс эхлээ 24 цагийн хугацаатай Төв аймгийн Эрдэнэ сан сумын замын эвдэрлийг засаж байгаа юм а. Зам тээврийн хөгжлийн яам болон мэрэгжлийн хэлтийн байгууллагууд эвдэрлийн хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Өнөөдөр 18 цаг гэхэд тус замыг нээхээр зам засварынхан ажиллаж байна.